ахлагч пасторуудаасаа тэдний одоо Христийг дагаж амьдарч байгаа амьдралын түүхээс нь алдаа оноо туршлагаас нь бид нэр одоо суралцаж болох, өөрсдөөс нь тэдний үгийг сонсож болох ийм ерөөлтэй цаг байгаамаа. Тийм учраас те энэ цагт үнэхээр анхаарлаа төвлөрүүлээд бас энэ асуултын хариултыг сайн сонсож амьдралдаа бас та нар хүлээж аваасаа гэж хүсэж байна. Амен. За тэрхэн пасторуудыг та нарыг урьж байна. Өдрөө алга ташин хүлээж авцгаая. За тэгээд олон асуудлуудыг бас бэлдсэн байгаа. Тэгээд энэ асуултуудын хариулт бас та нарт ч гэсэн хариулт болох болтугай. Тэгээд энд бол тэ яг шин итгэгч одоо шинээр анх Христийг таньж мэдж байгаа хүмүүс бага байгаах гэж бодож байна. Хэвчлэн одоо магтаалд үйлчилдэг те эзний магтаалд чуулгандаа үйлчилж байгаа яг тэр левичүүдэд одоо зориулсан конференц учраас бас тэр хүрээнд яг асуултууд бэлдсэн байгаамаа. За бэлэн үү? За бэлэн бол нэг дахиад нэг алга ташээ. Тамиг миний эзэн ярих болтугай. За тэгээд пасторууд маань болохоор бэлдсэн асуултын дагуу хариултуудаа бас биднэрт өгөөд явна. Тэгээд олон асуултууд байгаа учраас хэдүүлээ яг нэг асуултан дээр 1-2 минут бас яг зарцуулаад тэгээд бас яг хэн хуваалцмаар байна. Тэгээд нээлттэй бас хариулаад явах байгаамаа. За бүгд анхны асуултаа би асууя гэж бодож байна. Тэгээд за анхан үеийн Магдалины үйлчлэгчдийн хувьд анхны түүхүүдээсээ бидэрт хуваалцаж өгөөч гэж танаас хүсэж байна. За пастор тусалж надад гэсэн. Одоо түүх гэхэр зөндөө түүх байгаа. Гэхдээ анх ч одоо Магдалины сургууль байхгүй, Магдалины удирдагч баг үйлчил гэж нэг ч хараагүй те. Ерөөсөө өөртөө шинэ итгэгч, Монгол чуулган шинэ итгэгч Магдал гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Манай сайн мэдээ дараагч одоо мөшөөнөр маань Илгээлтийн эзэн шивэд хүн байсан. Тэгээд хэдэндээ орчуулаад ингээл тэгэл тэр Магдалыг бурхандаа нөө итгэцэн учраас те бурхандаа магтахаар ерөөсөө ингээл маш гоё ста үнэхээр бурхан байгаа гэдгийг мэдэрдэг. Тэгээд хамтдаа одоо манай Есүсийн чуулган те Эрдэнтийн Есүсийн чуулганаас гаралтай хүмүүс шүү дээ бид нар. Тэгээд Магдалины баг маань залуучууд яг одоо та нар шиг ингээл би 22 настай байсан. Залуучууд хамгийн хөгшин байсан шүү би 22 настай. Тэгээд Магдалины баг бүрэлдээл 7 хоног болгон уулзаад цуглаад хамтдаа хоноол хоол хийж идэл тэр үчин зах зээл мөнгө төгрөг хоолнд байхгүй. Тэгээд ганцаараа хөгшин учраас хоолтой. Тэгэл хамт Магдалины дуу зохиогол бурхнаа магтаал хамтдаа ингээд Магдалины дуу зохиогол 7 хоног болгон шинэ дуунууд төрдөг байсан. Ерөөсө хүссэн хүсээгүйгээр ятгуулж батгуулаагүй Магдалины сургууль харсан тэр үе чи одооных шиг интернет сүлжээ гэж байхгүй штэ. Бүр хаанаас ч юм арай гэж нөгөө мөшөөнөр Илгээлтийн эзэн маань ийм Магдалины касет авчираад үзүүлнэстэй амаа ангагаад хүүх гэлстэй ийм гоё бурхныг магтдаг юм уу гэл тэр үед тэр Австралийн нөгөө тий хийсэн гэл зарим нэг тэр үеийн Дон Моён байсан тий Дон Моён бас ингээл үзүүлэл Хозана гэд үнэхээр анх тийм халуун хайраараа Магдалигаа бэлтгэл явж байхдаа хөл газар хүрэхгүй баярлдаг сэтгэл ингээл хөдлөл ариунсэр дүүрэл бүр ингээл бүр нэх гой бүр ингээл бүр тэгэж бэлтгэлдээ явж байхдаа тийм байсан. Эсний өдрөө үйлчлэгтэй бол ерөөсө бараг л ерөөсө айгүй том бараг л баярт очих гэж байгаа юм шиг. Одоо болтол ерөндөө итгэл дээр нь усанд ороод ерөөсө хамгийн гоё хугацаа өмсөл тий эзний гитар хөгжим зэмсгэд маш ингээд ярих юм бол маш их зүйл ингээд базаад хэлэх юм бол тэ ийм нөгөө сэтгэл халуун сэтгэлээр ханддаг байсан. Магдал донд эзэн уулздаг байсан. Одоо эзний өдөр Магдал бурхнаа магтаж байхдаа тий одоо бурхныг магтахад саадуулж байгаа зүйл байвал зүгээр шууд зайлж өндөр өсгөт мөсгөтийг шууд тайлж шидэж байгаа л та. Бүжиглэх саадуулаад шүү дээ бурхнаа магтахад тий. Тэгээ Давидын унтлагын хуцаа гартал ингээ тий бүжиглсэн шиг л стандарт бараг арай л хуцаа тайлбар үлдээ тэгтээ тэгж бүр бүжиглж бурхнаа магтаа тэр яг магтааланд эзэнтэй бол миний хамгийн дөрөв бурхнаа таньж мэдсэн зүйл магтаал, хоёрт нь залбирлаар, гуравт нь бурхны үгээр Библиэр яг ингэж бурхнаа таньж мэдсэн хэн бэ гэдгийг хувьчлан энэ бүх зүйл нь хувийн харилцаа. Тэр үед магтаалынхан бурхантай хувийн харилцаа байхгүй магтаалд үйлчнэ гэдэг ойлголт бол юу ерөөсө таг мэл гайханд сочролд оруулахар зүйл байсан. Тэгээ энэ зүйлийг би хожим мэдээд таг шоконд орсон л доо. Гэхдээ
бурхантай итгэсэн хүн бурхан амьд учраас бурхантайгаа хамт алхдаг гэдэг зүйл хүн болгоны дотор байдаг. Чимээгүй цагаа энэ бурхантайгаа уулзна гэдэг. Тэгээд Магдалины баг үнэхээр одоо юу хөө эзэн өөрөө ингэж босгон барьж бурхан Магдалинд уулзаж бурхан зүрхээ мэдүүлж ямар хайртай гэдгээ мэдүүлж те ямар хайрлагдсан гэдгээ мэдүүлж ямар их уучлагдсан гэдгийг мэдүүлж гим нүглийг ухааруулж синхруулж гимшүүлж тэгээд яг тэр бурхантай харилцаанд байсан учраас төрж байгаа дуунууд хүртэл те миний нэг гимшлийн дуу байдаг ингээд үнэхээр ингээд зүрхнээсээ ингээд гимшээд эзний өмнө уйлж байгаа хоёрч гимшлийн дуу төрсөн юм байна. Тэгээд энэ бүх зүйлүүд нь ингээд бурхан Магдалинд ойлгоцсон. Тэгээд Магдалаар бурханыг магтан дуулж байхдаа чимээгүй цагаа игээд залбирлын цаг гаргаж байхдаа бурханаа магтж байхад энэ зүйлүүдийг бурхан ярьдаг гэсэн. Библиэр ч ярьдаг гэсэн, залбирхад ч ярьдаг гэсэн. Амен. За 1 минут болцсон уу? Тэгээд бидний хувьд бас үнэхээр гайхалтай нэгүслийн үе байсан байна гэж бас боддог. Тэгээд 92 онд би бол Есүст итгэсэн. Тэгээ манай Эрдэнэтийн чуулга 93 онд байгуулагдсан. Тэгээд яг л тэр үеэс цэвэр зүрх сэтгэлээр бүр бурхнаа бид нар өнөөдөртөө харьцуулбал бурхныг хараа тийм сайн таньж мдэг. Үнэндээ бид нарт ганц шин гэрэл өгдөг байсан. Хуучин гэрээч орчуулгадаагүй тэр гоё дуулалт номууд бидэнд байхгүй. Тийм л үед бид нар бурхныг магтчихсэн. Тэгээд яг бурхныг хэрхэн таньж мэдсэн яг л тэр л тий хайраар өргөжлүүлэн магцаар байсан. Загалмаан тухай их дуулдаг байж тий. Тэгээд эзний ариун сүнс маш гайхалтай тэнд ажиллаж байсан. Тэ бид нарт ерөөсөө нэг ганц гитар байвал байна те байхгүй бол байхгүй. Тэгээд гана ихчинд бол пиано байна. Бурхны нэгүслэр тэгээд яг хамтдаа суугаад хаана л цуглан бид нар ихэнхдээ л магтдаг гэсэн. Магтан дуулдаг байсан. Магтан дуулаад эхлэн тэр газар эзэн ариун сүнс үнэхээр гайхалтайгаар ингэж ажилдаг. Тийм болохоор бид нөгөө хамтдаа цуглахтаа үргэлж те одоо бол хүүхдүүд олон зүйлд цаг зарцуулдаг болж бид бол хамтдаа суугаараа гэрчлэл ярьдаг, магтан дуулдаг. Тэгэл бурхнаа магтана, тэгэл залбирна. Тийм зүйлүүд л байсан. Тэгээд үнэхээр бурхан бурхны үг дотор өсөх тусам бид бурхныгаа Библийг унших тусам бурхнаа мэдэх тусам бидний магтаал ингэж улам илүү өргөсөж байгааг би анзаарчсан. Тэгээ бурхны үгтэй магтаал гэдэг чинь ямар чухал юм бэ? Бид бурхны үгээр дамжуулаад одоо бүр ингээ бүтэн библиэтэй болчлоо шүү дээ 2000 оноос хойш. Тэгээ би ингээ өчигдөр тайлбарлаж гисэн тэгээ хуучин гэрээ буюу энэ бол нөгөө библиэл дээр хэлээд байдаг хууль ба иш үзүүлэгч ингэж хэлсэн юм аа гэж хэлээд байгаа чинь хуучин гэрээ байгаа. Биднэрт тэр ном байхгүй 2000 он хүртэл явж. Тэгээд ингээд жижиг орчуулгууд байсан ч гэсэн хүн болгоны гар дээр байдгүй байсан. Тэгээд хуучин гэрээг унших тусам бидний бурхан ямар агуу юм бэ гэдгийг улам илүү мэдэж тэр түүхүүдийг унших тусам ямар агуу юм бэ гэдгийг улам илүү мэдсэн. Тэр хэрээр өстө нэр бидний эзэн агуу бурхан гэд дуулдаг дуу шүү дээ. Тэр мэрич өстө нэр жинхнэрээ дуулж байгаа аахгүй. Тэгээд нөгөө жинхэн бурхан хандсан зүрх сэтгэлийн магтаалууд их байж дээ гэж их бодогддаг. Тэгээ бидэнд энэ үеийн шиг сатаарах тийм зүйл баг байж. Тийм болохоор одоо энэ үеийнхэнд би үнэхээр хэлмээр байгаа зүйл бурхан луугаал та нар 100% фокуслахгүй бол та нарын анхаарлыг татах зүйл их болж тээ. Тэр үед нэг хэн юм чи нэг ганцхан гитартай байсан шүү дээ. Тэгээ нэг одоо нэг шиг залгаж малахгүй тусаа гартлан гэд. Энэ хуруучин пик болдог л шүү дээ. Ингээ тусаа гаргаад тэгээд цус доошоогоо садардаг байсан шүү дээ. Ингээ зүрх гутал доошоогоор шам руу гитар руу цус садар. Бид нар 5 цагийн 5 цаг магтдаг байсан. Зогсолтгүйгээр 5 цагийн. Энэ цагийн магтаал гээд магтаалын цуглаа хийдэг. Уйлан, дуулан, бүжиглэн, баярлан, гимшин ерөөсөө бүх л төрлийн юм болдог. Тэгээд пиано, гитарчин байна. Ерөөсөө гитарчдын бол ерөөсөө хуруу тэгэл цуснд бодогдно да. Гитар нь ч цуснд бодог. Хөөхий одоо ингээ бодоход нэрээ. Пикер тоглож чадахгүй сураачгүй тий. Угаасаа пикер цогтөг гэдгийг би ердөөс үзээгүй хараачгүй юм чинь. Тэгээд нөгөө хуруугаараа ингээд 5 цаг тэр 6 төмрийг чинь шудраа хийчихлээр чинь тэгээд арь суураад тэгэл ингээл яваад өгнө. Гитарны утас тасран тэр 5 цаг нүдэж яхад тэгсэн ч гэсэндээ тэгэл 5 утастаа 4 утастаа гитараараа нүдэж ил байна ердөөс. Зогсолтгүй эзнийгээ магтдаг.
маш их магтаал байлгаж байсан байхгүй юу? Асар их магтаал байлгаж байсан. Тийм учраас маш их ургац хураагдсан. 1990-ад онд бидний одоо мэдж байгаагаар 4 хүн итгэж байсан. За тэгэхэд өнөөдөр 600 гаруй сүмч болгон өнөөдөр та бүгд хүртэл аврагдаад ирсэн байна тий. Тэгээд энэ бүхэн магтаалаар хэлсэн. За нэг видео үзүүлчих. Юу н хамар шархах гэж. За нэг видео үзүүлчих. Гана хөгшин байсан гэсэн хэдэн настай байсан? 22 та хамгийн хөгшин. Би 17 та 16 17 та байсан. 17 та байсан. Одоо манай цуглааны бэс гитарч чимгээ энэ Улаанбаяр тэр бичээхтэй Улаанбаяр байна. Магтаалын өдөртөгч бас буян иш шиг байна эрдэнтийн анхны бас. Манай гана энэ үз. Тэр гитарч байгаа би байна. Малгайтай нь би байна. Тэр малгайтай нь баги байна бол. Манай үлэмжтэй адилхан байгаа юм манай улам байна. За энэ гитарч би байна да. Анхны сайн мэдээ. Тэр улаан дэлтэй би байна. Пиано дээр гана ихч байна. Үнэхээр ургац асар их хураагдж байсан шүү. Эрдэнтийн чуулганыг ишүүдний хэсэг 1000 болж ялв шүү. Энэ гана байна. Дуун байхгүй байна тий. Уг нь дуутай явж байгаа. Бид нэр ингэж хоортой их дуулдаг гэсэн. Үнэхээр Дуугийн хоортой холбоо. бахаар үнэхээр бас гайхалтай шүү. Энэ уг нь дуутай байна. За зогсооч. Засаагараа гинэ. За баярлалаа. Би тэгээд яг сая энийг асуухтаа яг энэ бичлэгийн тухай бодож ирсэн байхгүй юу. Би яг өмнө энэ бичлэгийг үзчихсэн. Тэгээд энэ үнэхээр энэ бичлэгийг үзэхдээ те үнэхээр тэр үеийн түүхийг бас харж байгаа. Дээрээс нь бурхныг ямар халуун зүрх сэтгэлээр магтажсэн бэ гэдэг нэг өөр зүйлийг би ингээд харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь энийг бүгдээрээ үзчихлээ шүү дээ. Байна. За тэгээд үнэхээр гайхалтай байна. За дараагийн асуулт руу шууд ороод явъя. За тэгэхээр эзнийг магтах магтаал үнэхээр гайхалтай. Магтаал гэж тэгвэл яг юу юм бэ? Магтаал гэж юу вэ гэдгийг та бид нар тоолцож байна. За бидний хувьд бол анхан үеэ ярих юм бол Есүс дээр ирээд тэгээд энэ орчлын ертөнцийг бүтээсэн тэр Бурхны хүү бидний төлөө амиа өгсөн гэдгийг сонсох маш элэг эмтрэм, маш их зүрх сэтгэл асар их хөдөлсөн, маш их хайр үнцнийг мэдэрсэн. Миний төлөө ингэж их загалмай дээр цовдлогдсон Христийн тэр зовлонг харахтаа өөр ирэхгүй үйлсэн. Тэгэл эндээс л магтаал эхэлсэн, бидний магтаал. Тэгээд бидний магтаал өргөл загалмайг ярьдаг байсан, загалмайг дуулдаг байсан дөө. За тэгээд магтаал гэж юу вэ гэвэл товчхон мэдээж маш олон зүйлээр хэлэх баг. Тэгээд магтаал гэдэг бол Бурхан миний ойлгосноор тий саяны яг ярьсан жишээний дагуу хэлэх юм бол бидний төлөө Бурханы хийсэн агуу үйлсийг талархаж тэгээ түүнд зохистой түүний хийсэн үйлсэд бас түүний хэн бэ гэдэгт тэр бол цорын ганц, тэр бол бүтээгч, тэр бол биднийг хайрлсан, тэр байтугай хайрлах хайраараа загалмай дээр хүүгээ илгээсэн. Тийм учраас магтаал бол Бурханы хэн бэ гэдгийг болон түүний хийсэн агуу үйлсийг харахтаа өөрийн ирэхгүй бидний дотроос ориглох тэр талархал, хүндлэл тэр магтаал гэж хэлмээр байгаа. Магтаал бол. Амен. Тавчхандаа. За. Тэгээ та нар минь шингээгээд аваад байгаарэ. Бичиж аваарай тийм ээ. За тэгэхээр дараагийн асуулт руу оръё.
Магтаалын утга учир нь яг юунда байдаг юм болоо? Магтаалын утга учир яг юунда байгаа вэ? Зүрхэнд. Амен. Би энд бас битсэн. За пастор чинь. Магтаал гэдэг бол гарцаагүй бидний зүрх сэтгэлээс гарч байгаа. Тэгээ бурхандаа өргөж байгаа хүндлэл, талархал түүнийг тэ хинбэ гэдгийг бид нар өөрсдийн таньж мэдсэн ирээрээ түүнд дуулж байгаа, түүнийг магтаж байгаа. Тэр магтаал гэдэг тэ. Тэгээд тэр магтаал бол бас бидний зөвхөн нөгөө тайзан дээр байдаг үйлчлэл биш. Энэ бол бидний амьдрал юм аа. Бүхэл амьдралаараа бид нар магтаалыг бий болгох. За магтаалын утга учир юу вэ гэвэл би яг эзний үгийн дагуу би та нарт бас хэлж өгье. Ром 12-ийн 1-ийг бүгдээр хамтдаа харвал энэний дагуу энэ үгийн дагуу магтаалын утга учир юу вэ гэдгийг би үгээр тайлбарлая. Ром 12-ийн 1 дээр иймд ах дүү нараа гэсэн байна. Өөрсдийн биеэ бурханд тааламжит амьд ариун тахил болгон өргөхийг бурханы өршөөлөөр та нараас хичээн гүйлэнгуй. Энэ бол та нарын сүнслэг мөргөл буюу сүнслэг тэр магтаалын тухай яриад байгаа. Сүнслэг магтаал гэж. Тэгвэл магтаалын утга учир юу вэ гэвэл би тахил өргөх гэж хэлмээр байна. Өөрсдийн амьдрал, хувь тавилан, бие сэтгэл сүнсээ ариунаар эзэнд амьд ариун тахил болгох. Энэ бол магтаалын утга учир. Сая гана ахлагч яг маш тодорхой ярьсан. Өнөөдөр залуучууд тийм ээ шүтэн шүтэгчд болцсон байна. Өөрсдөө мэрэг төлөгчд болцсон байна. Сошиалоор мэргэлүүлж байна. Фэйсбүүкээр мэргэлүүлж байна. Тий, элдв янзын машин, гоё ганган тэрэг яг энэ дэлхийн хүсдэг тэр шуналт хүслээр хүсэж тачаадаа явж байна. Яг хэрэгцээгээр биш. Зүгээр л сайхан тансаглая, гоё харагдъя. Ийм л одоо хандлагаар явж байгаа тухай хэлсэн тийм ээ. Ийм байж болохгүй. Жинхэнэ магтаалын утга учир бол энэ бүхнээс өөрсдийгөө тусгаарлаад амьд ариун тахил болгон өргөх. Энэ бол тахил өргөх. Амен. За тэгж хэлмээр байна. За би Исая 29:13-аас уншаадгүй. Энэ нарт түмэн амаараа ойртон уруулаараа намайг хөндлөвч зүрхэн надаас хол байдаг. Тэд намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ гэсэн. Тэгэхээр бидний магтаал гэдэг бол сая ганагч хэлснээр яг бидний зүрх сэтгэл нөгөө магтаалын гол утга учир нь зүрхэндээ байдаг. Бидний зүрх бурхны зүрхэнд байдаг. Бурхан бидэнд лөө хандсан бүх зүрх сэтгэл бол үнэхээр гайхалтай байгаа. Харин бидний дотроос бурхан лөө хандж байгаа тэр зүрх сэтгэл чинь яг магтаал хүндлэл болж байгаа нь бурханд зөвхөн тайз биш. Бүхэл амьдралын минь бүх өдрүүдэд байх хэвээр. Тэгээ энэ дээр хэлж байгаа ачлан амаараа ойртон ирвч. Бид нар амаараа хүнлээд байгаач зүрхэн чинь ямар байгаа вэ гэдэг чинь бурханд сонирн байдаг. Бурхан зүрх сэтгэлийг хардаг. Бурхан гаднахыг хардаггүй. Бид хэдий тэ за энэ тайзан дээрс үнэхээр чадварлаг сайн амаараа гараараа тоглоод амаараа дуулж исэн ч зүрх сэтгэл минь цэвэр бус, амьдрал минь цэвэр бус байвал энэ бурханд өргөх тэ пастор хэлсэнчлэн ариун тахил, амьд ариун тахил байж чадахгүй. Тийм болохоор бид амаараач хүндэлдэг, амьдралаараач хүндэлдэг те бидний зүрх сэтгэл түүнтэй бүр ойр байж хэвээр. Амен. Хамт бурхантайгаа, бурхан дээрээ зүрх сэтгэл минь байж тэгж бид бурханыг хүндлэх юм бол үнэхээр гайхалтай ах болно. Тэгээд нөгөө намайг эмээн хүндлэхэд тушаалаар суралцсан гэж. Заавал бид заасан ингээд шахаж байгаа учраас за магтахаас гэж ингэж зогсох биш. Зүгээр өөрөө тэ бурхан эзнээ хайрлсан зүрхээр бурханыг хүндэлж магтах нь маш чухал. Бүгдээрээ гараа өргөе. Алуу тэгээд өгөөч гэл ингээл дандаа тэгүүлэхгүй. Өчигдөр манай хүү магтаал өдөрчөөд орой асуусан талаа юу нь гоё өгсөн чинь заал дүүрэн бурхныг магтах зүрх сэтгэлтэй хүмүүс хамтдаа цуглаад магтж явах үнэхээр гоё байлаа гэж амархан. Нөгөө ингээ итгэдэггүй хүмүүс орж ирсэн тий югаач ингээ ойлгоогүй хүмүүс орж ирсэн хамтдаа магтах нэг тийм тэгтэл ингээд бас тий та нар шиг үнэхээр бурхныг магтъя зүрх сэтгэл нь бурханд хандсан магтаалаар дүүрэн хүмүүстэй хамт магтах үнэхээр гоё аахгүй. Амен. Тэр магтаалд бурхан үнэхээр дуртай. За Еврей 13-ын 15-ыг бас бүгдээрээ сая магтаалын утга учир юу вэ гэдгийг магтаалын утга учир Ром 12-ийн 1 дээр
өөрсдийн энэ бие амь дээр нь тахил болгоо өргөх. Тэгэхээр Магдалины утга учир бол бид өөрсдийгөө энэ бие амьдралаа тахил болгоо өргөх. Энэ бол утга учир нь шүү гэдгийг би бас хэлж дахин нэг үгээр би батлая. Еврей 13-ын 15 дээр ингэж хэлсэн. Тиймд түүгээр дамжуулан бурханд Магдалины юг өргөе гэж байна. Тахилыг өргөе. Тэгвэл Магдалины тахил нь хин юу юм? Бидний амнаас гарах үг, тэр агуу бурхны сүр жавлан тунхлаж байгаа үг төдийгүй зөвхөн ингэ зогсохгүй. Ягаад гэвэл гана ахлагч дөрөв хуваалцсан тий. Энэ ард түмэн намайг амаараа хөндлөдөг, харин зүрх сэтгэл нь надаас бол гэж. Тэгвэл Магдал бол тэр бурхны яруу алдар мөн чанарыг тунхагласан үг төдийгүй юу ийгвэл бидний үйлс ихгүй, бидний амьдрал. Тэгэхээр энд хараараа. Энэ нь түүний нэрд талархах уруулын үр жимс юм. 16-ыг нь харъя. Магдалины тахил нь уруулын үр жимс юм. Мөн 16 дээр дахиад явж байна. Сайныг үлдвэхэ хуваалцгаа бүү март. Учир нь ийм тахилууд бурханд тааламжтай юм аа. Магдалины утга учир бол тахил бөгөөд бид уруулын үр жимсийг төдийгүй бидний сайныг үлдэж байгаа, энэ зүвийг үлдэж байгаа амьдрал. Энэ зүвийн төлөө өөрийгөө тусгаарлан бузар муухагаас өөрсдийгөө тусгаарлаж байгаа. Энэ бол Магдалины утга учир шүү ах дүүсэн. Амен. Амен. Магдалины утга учирыг ойлгосон бахаа гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуулт. Магдалины үн цэн нь юунд оршдог вэ? Магдалины үн цэн юунд оршдог вэ? За манай хоёр. За би хэлье. За Иохан 4-ийн 23 24-ийг бүгдээрээ дахиад харъя. Иохан 4-ийн 23 24. За та нар бараг чэйжэр мэдэх байх. Ягаад гэвэл магтагчд болгоо. За энийг хамтдаа уншийе. Харин үнэн мөргөгчт нь сүнсээрээ үнэнээр эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг хайж байна гэж байна. Энд эзэн мөрөглийг нь буюу хүндэтгэлийг нь Магдалыг нь хайж байна гэж хэлээгөө. Энд магтагчдыг нь хайж байна. Тэгвэл Магдалины үнц нь бол эзэнд юу нь үнцэнтэй вэ гэвэл үнэн сэтгэлээсээ үнэн ба сүнсээр өөрийг нь хүндлэн амьдрал зүрх сэтгэлээс эзнийг дээдлэн магтаж байгаа тэр магтагчт нь Магдалины үнц шүү эзний хувьд бол. Эзэн бурхны хувьд. Танаа Магдалины багаас чиний Магдалаас эзэн юуг нь үнцэнтэй гэж эзний хувьд үзвэл яг таныг өөрийг чинь л хайж байгаа. Та бол түүнд үнцэнтэй. Тэгвэл бидний хувьд Магдалины үнц нь юу юм бэ гэвэл хэн блэ? Эзэн шүү дээ. Эцэг хүү ариун сүнс. Биднийг бүтээсэн, бидний төлөө нүглийн уучлалын төлөө ганц хүүгээ өгсөн эцэг хүү ариун сүнс. Магтагч бидний хувьд бидний Магдалины үнц нь. Тэгээ бас эцэст нь бас хэлэхэд Христийн цус юм аа. Тэгж л хэлмээр байна да. За дараагийн асуулт. За ямар Магдал хамгийн хүчрхэг байдаг вэ? Гэсэн асуулт. Нэг ямар Магдал хамгийн хүчрхэг Магдал байдаг вэ? Библийн үгийн дагуу бүгдээрээ сая бодъё те. Үнэн ба сүнсээр мөргөж байгаа л тэр л хүндэтгэл. Өөрийгөө тэр гим нүглээс тусгаарлсан яг тахил өргөх мэт магтаж байгаа амьдралаа бие сэтгэлээ сүнсээ тахил өргөн бузар муухагаас тусгаарлан залбирч магтаж байгаа тэр л Магдал хамгийн хүчтэй Магдал. Яг тэр магтагчд дээр тэр Магдал дээр гал бодог аахгүй туслахаа бодог аахгүй. Нөгөө өөрийн бурхнаа хин гэдгийг мэдсэн. Яг тий. Яг нөгөө магтаж байхдаа миний бурхан хин бэ гэдгийг мэдэж магтах. Нөгөө талаас бас өөрийгөө Христ дотор хэн болсон бэ гэдгээ мэдсэн. Тэгээд яг тэр цэвэр зүрх сэтгэлээр үнэн ба сүнсээр магтаж байгаа Магдал бол үнэхээр хүчрхэг Магдал. Тэр газар бол гарцаагүй юм ба заавал болно. Төрөө нөгөө тахил гэдэг үгэн дээр тий. Еврейгээр тахил гэдэг үгийн утга нь болохоор хамгийн үнд цэнтэй зүйлээ авчран бурханд өгөх гэсэн утгатай юм байна л да. Энэ бол тахил. Бүр хамгийн үнд цэнтэй шүү. Нэг
2-дугаарт биш, 3-дугаарт тооцогддог зүйл биш. Тэгэхээр таны хувьд хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Мөнгө, эсвэл байшин чи юм уу, машин чи юм уу, юу вэ? Брендийн хувцас чинь үү? Юу таны хамгийн үнцэнтэй вэ? Хэлэх юм байна. Буруу байна. Таны амьдрал байхгүй юу? Таны амь нас чинь, таны амьдрал чинь хамгийн үнцэнтэй биш үү? Тийм учраас магтаалын тахил гэдэг бол Бурханд тахил өргөх гэдэг бол хамгийн үнцэнтэй энэ амьдралаа бүтээгчд нь өгөх. Энэ бол магтаалын утга учир. Бүтээгчд нь даатгах. Бузар мухагаас зүхтаах. Эзний үг тушаалуудыг амьдралаараа мөшгөнд дагах. За тэгээд дөрөвний асуулт ямар магтаал хамгийн хүчтэй байдаг вэ гэдэг дээр ганаа босно тий. Би зүгээр ингэж хэлмээр санагдсан бас. Бидний дотор хүчрхэг магтаал гэдэг нэг ойлголт байгаас дүр зураг байгаа. Тэр ойлголт дүр зурагтай ч саяны энэ хариулт хэр нийцж байгаа гэдгийг та нар нь бодосоо. Мэдээж бидний ингээд гаднаас нь харвал хүчрхэг магтаал гой дуу хөгжим чанга тий. Энэ яг хүчтэй магтаал мөн биш эсхийг бид нэр юугаар хэмжих вэ саяны хариултаар тий. Тэрнээс намуухан байсан ч тэр хүн эзний үг тушаалаар явж байгаа, эзний үгийн дагуу алхаж байгаа тэр хүний магтаал намуухан байсан ч хүч чадалтай байж чаднаа. Гайхамшиг тэмдгүүдийг эзэн тэр хүний магтаалаар хийж чаднаа гэсэн үг. Амен. Тэгээ хамгийн хүчтэй магтаал гэхэлэр одоо хүмүүс жишээлбэл нүсэр том хоортой бүх төрлийн хөгжимчид мэрэгжлийн төвшөнд тий дуучидтай, дуугаралттай иймийг хамгийн хүчрхэг магтаал гэж боддог. Гэхдээ магтаал ийм байвал гоё, гэхдээ яг магтаалын хүч чадал нь яг эндээ оршихгүй. Давид хаан ганцхан босоо ятгахтаа л хөгжимтэд Бурхны оршихуй бууж ирж Саулаас чөтгөр зайлж Бурхны оршихуй бууж ирдэг байсан. Тэгэхээр та ганц гитартай байсан ч магтаалын нөгөө сая ярьсан утга учирын дагуу, үн цэнийн дагуу, яг эзний үг хүслийн дагуу хамгийн үнцэнтэй амьдралаа хувь тавилангаа бүтээгч эзэнд нь өгөөд тэгээд эзнийгээ магтан үнэн ба сүнсээр тэр бузар муухагаас тэр садар самуун завх хайрал ёс бус бүхий л бузар муухагаас эргээд өөрийгөө тусгаарлан эзэнд зүгээр ганц банзан гитараа нүдэж явахад эсвэл гитар байхгүйсэн ч та зүгээр өвдөг сүгдөөд эсвэл ариун гараа эзэнд өргөөд зүгээр өөрийнхөө зүрх сэтгэлээсээ дуу хоолоогоор магтаж байхад ч тэн дээр эзний алдар бууд юм аа. Амен. Харин хөгжим техник энэ бүх зүйл бол дагалдах зүйл. Амен. Магтаалыг илүү уран чадварлаг, уран яруу болгож байгаа, сүр жавхлантай болгож байгаа. За тэгээд та нарт бас яг өгөөжтэй байгаасаа гэсэн үгнээс бас магтаалын те яг ингээд ерөнхий гол одоо цөм асуултуудыг бас дээрээс нь бас бидэрт хэрэгтэй яг деталь тэр одоо нарийн асуултуудыг бас бэлдсэн байгаамаа. Тэгээд тэр асуултууд руу бас одоо шилжээд явнаа. За тэгээд миний хувьд бол Бурхны магтаалыг тэ сүр жавхлантай болгохын тулд магтаалын баг бол оршиж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр дараагийн асуулт маань магтаалын багийн гол зорилго нь яг юу байдаг вэ? Магтаалын багийн гол зорилго нь яг юу байдаг вэ? Магтаалын баг гэрхээс өмнө магтаал гэдэг зүйлийг Бурхан амьсгалтай бүхэн тушаасан тийм. Амьсгалтай бүхэн Бурханыг магтах тун гэсэн. Харин магтаалын багийн гол зорилго гэх юм бол мэдээж Бурханы ард түмнийг эзний оршихууруу дагуулах, хөтлөх, эзний оршихуйд ороход туслах яг эзнэр ингээд тусгаарлаад дуудагдаа тослогдсон хүмүүс байгаа. Гэхдээ энэ нь одоо илүү магтагчд юм уу? Илүү арай өөр гэсэн үг биш. Эзэн өөрийн ард түмнийг Бурханаа магтахад нь тусдуулахаар, дэмжүүлэхээр эзэн бас тэр тоссон хүмүүсээрээ дамжуулаад өөрийн оршихуйг суллахын тулд тэр ард түмний дээр суллахын тулд эзэн ажиллаа хийхийн тулд онцгойлон ингэж магтаалын баг гэсэн үгжил гаргасан баха. Тэгэхээр гол зорилго нь
Бурхны ард түмнийг Бурхны оршихуйд хөтлөн дагуулах. Тэхийн тулд энэтэй холбоотой бидний амьдралын хэв маяг те ариун байдал, тусгаарлагдсан байдал, зүв байх, эзний өмнө цэвэр ариун амьдрах, сайн эзэн те эзний өмнө амьдралаа дахил болгож өргөх гээд магтагч хүний хувьд, магтаалын багийг бүрдүүлж байгаа нэг гишүүний хувьд хувь хүн болгоны амьдрал, итгэл бүх зүйл маш чухал хамаатай нөлөөтэй байдаг. Тэгээ хамгийн чухал зүйлийг сая ганаа хэлчлээ те. Бурхны ард түмнийг магтаалаар манлайлан одоо Бурхны оршихуй руу дагуулж орох. Тэс бүх хүмүүс магтагчд. Тэгээ магтаалын үйлчлэл бол байх ёстой юу гэвэл байхын дээр байх ёстой. Тэгээд хүмүүсээр эзнийг магтуул гэж битүүл ном дээр хэлсэн байдаг. Тэднэр эзнийг магтуул гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэм учраас магтаалын багийн зорилго хүмүүсийг эзний оршихуй руу дагуулan оруулах, тэр одоо чуулганд байгаа хүмүүсийг эзнийг магтагч нар болгох зорилготой. Амьдралаараа үйлчлэлээрээ одоо үлгэрлэн дөөрэлж тэргүүн фронтод манлайлан тулдж байгаа сүнслэг тулаанчд гэж бас хэлж болно л доо. За. Амен. Тэгээд магтаалын багийн зорилго гэдэг энэ хэсгээр бас нэг юм хуваалцмаар санагдсан. Би болохоор 2019 оноос хойш Есүсийн хаанчлалын магтаал дээр одоо үйлчлээд явж байгаа. Тэгээд анх би болохоор нэг магтаал үнэхээр хайртай. Тэгээд магтах үнэхээр дуртай, үнэхээр чин хүсэлтэй. Тэгээд магтаалын баг гэдэг ингээд харахаар үнэхээр ингээд сүрдмээр те. Тэгээд яг магтаалын багийн гишүүн болохын тулд одоо яах ёстой юм болоо. Эхлээд би илүү их сайн сурах хэрэгтэй юм байна. Эхлээд одоо хөгжим техникээ зөөгөөд одоо 1 жил 2 жил болд юм уу яа тий те. Тэгээд би одоо магтаалын багт ингээд ормоор байгаа гэдэг нэг юм зүрх сэтгэлтэй байсан баг. Тэгээд яг тэр үед ганаахлагчтайгаа уулзаад би ингээд магтаалд үйлчлэх хүсэлтэй байна гэд хэлсэн чинь ганаагч намайг одоо би тэр үед гитарч тоглож чаддгүй байсан. За өстө вокал дээр л гарахуудаагүй юу баг дуунуудаач мэдгүй тийм л байсан. Тэгэхэд яг ганаагч маань намайг шууд магтаалын багт үйлчлэлтэй ингэж томилж ирсэн. Тэгээд энийг харахаар бас яг тэгээ бидний чадвар гэхээс илүү те яг Бурхныг магтах тэр зүрх сэтгэл үнэхээр биднэрт байна уу гэдэг нь илүү их одоо чухал зүйл байна гэж би бас тэр үед ойлгож ирсэн байгаа. За тэгээд дараагийн асуулт руугаа оръё. За би магтаалын багийн багт байх дээр нэг зүйлийг хэлж өгье те. Яг хиний Батбаярын хэлсэнчлэн магтаалын багт үйлчлэгээд мундаг чадвартай гоё дуулдаг байх гэдгээс илүү бидний зүрх сэтгэл маш чухал байдаг. Зүрх сэтгэл гэдэг. Тэгээд Бурхнаа магтах тэр чин зүрх сэтгэл дотор чин эзний тослогоо бууж үнэхээр тэрэнд эзний жинхэнэ магтаал бас урсаж байдаг. Тэгээ би бол 92 оноос хойш за 93 оноос хойш эзэнд үйлчилж агаад 95 оны үед л магтаалын удирдагч болсон. Тэгээд ер нь аль дандаа нөгөө микрофонтоо ингээд дуулж идэг гэсэн. Тэгээ нэг л өдөр пастор за чи магтаалын удирдагч. Надаа яг тийм мэдрэмж төрсөн. Микрофон бариулаад чи магтаалын удирдагч болно гэж тосолцсон. Тэгэл яг дунд нь юу ч бодогч юм бол тий завдал болоогүй мэт яг тэг санагч. Тэгэл би яг яах вэ гэж ботсон чинь тэгэл яг эзэнд тэгээ би бүрэн түшгэлж байгаа тий. Эзэнд бүрэн түшгэлээл тэгэл эзний тослогоо өөрөө заагаад өөрөө урсаад явд юм байна гэдгийг тэр үед харсан. Тийм учраас манай тий ганаагч бол манай Эрдэнэтийн жуулганы анхны магтаалын удирдагч бүр сайн мэдж байгаа. Бид нар ерөөсө бүрэн зүрхээ зориулсан эзэндээ үйлчлэе гэсэн хүмүүс дуу хоолой, хөгжмийн чадвар бүх юм ингээд тослогоон дотор зүгээр ингээд айгүй богинохон хугацаанд дотор массар богинохон хугацаанд дотор ингээд маш урдан гарчдаг тийм зүйл гэсэн. Тэгээд тэрийг харахтаа энэ нөгөө тослогоо гэдэг чинь ийм зүйл эдий. Бурханд түшгэлж, итгэж, найдаж эзэндээ үйлчилж байгаа үйлчлэлийг эзэн үнэхээр гайхалтайгаар дэмждэм байна гэдгийг харсан. Тийм болохоор зүрх сэтгэл нэгдүгээрт дараа нь тэр чадвар очив. Тэгээ эзэн өөрөө тэр зүйлд сургаж өгдөг бас. Тэгээ мэдээж бидний хичээл зүтгэлтэй бид нар гитараа барихгүй бол яаж гитар сурах вэ? Би харин гитараа бариад тэ эзэн минь гэж сууж яхад үнэхээр гайхалтай тоглодог болно. Одоо энэ соль гитар тоглоод байгаа залуу бид нар бүр алмарч байгаа шүү дээ. Вау гэдэг. Үнэхээр бас магтаал дотор тослогдсон тийм тоглогч болсон байна. За, тэгээд дараагийн асуулт бас сонирхолтой асуулт байна. За, магтаалаар дамжуулан
сүнслэг оршихуйд нэвтрэн орж байсан. Эсвэл ямар илчлэлт үзэгдэл үг сонсож байсан тохиолдлууд байвал яг энэ талаар хуваалцж өгөөч. За би ярьчих. За би анхныхаа мэдрэмжээр ярьчаа. Анх нөгөө магтандуу сураал шинэ итгэж байхдаа магтандуу заалгаад гэртээ очиод гитар даад ингээд магтаалдуу сурдаг байсан. Тэгсэн чинь нэг удаа гэртээ ингээд ариун та төгс ариун та наасан турш таныг би хүндэлнэ гэдэг энэ дууг ингээд татаад шин дуу сураад ингээд бичсэн чинь гинт миний гар өөрөө яваад тэгээд миний хоолоо өөрөө дотроосоо яг ингээд өөрөө бүх юм надаас шалтгааллахгүйгээр миний дотроос энэ магтаал өөрөө дуулаад би оюун санаан дотор хөө яасан юм би энэ гар мар ингээд тэгээд өөрөө дуу яваад идэг ариун та тэгээд би нэг юр бүсээ орчинд мэдэрсэн. Тэгвэл нүдэрээ харахаар яг л нөгөө өрөөндөө байгаад байгаа юм л та. Тэгвэл юр бүсийн тэнгэрлэг тийм ариун оршихуй ариун орчинд байгаа юм шиг мөртлөө яг л нөгөө гэртээ байгаад идэг. Тэгээд зогсож чадахгүй дуулаад гэсэн тэр дууг өстө дотроос минь ингээ булаг ундарч байгаа юм шиг л яг л тэр дуулаад байсан. Тэгээд тэр үед би анх удаага тэр магтаалаар тийм гоё эзний оршихуй гэдэг юм уу. Тэр юу болсон юм мэдэхгүй. Тэр юр бүсийн зүйлийг мэдэрсэн шүү. Тэгэж анх магтаал гэдэг ямар юр бүс юм байд юм бэ гэдгийг мэдэрч байлаа. За техникийн багийнхнаас ирсэн юу вэ? Микрофоноо жоох ойр тулж ярьж өгөөрэй. Яг ийшээ сонсохдоо заалруу сул сонсохдоо. Амар содтоод. За миний хувьд нөгөө гана их гоё пиано тоглохгүй, нараа шиг гоё гитар тоглохгүй. Тэгэхээр яадаг байсан гэхүү. Өстө жинхэнэ хоолоогоороо гэж штэ. Тэгээ ер нь эзний өмнө ирээл өөрийнхөө хоолоогоор сайхан магтаал сууждаг. Тэгээд яг тасарчдаг. Яг ингээд яг нэг хүн тасарч унчаад орчноос бүрэн тусгаарлагддаг шүү дээ. Яг эзнийг ингээд магтаал эхлэхээр ингээд пүн гэл нэг өөр юм руу яваад орчиж байгаа юм шиг. Тэгэл яг бурхан бит хоёр байгаад тий яг эзэн бит хоёр байгаа, Есүс бит хоёр агаад тэгээ би яг л нөгөө ингээд хайртай хүндээ зориулаад хайрын дуу дуулдаг шиг яг л тэгж миний магтаал ингээл тэгэл ингээл нарийн саяны хэлж байгаа ч тий тэгэл гоё ингээл урсаал итгэс тэгээд тэг яг тэр дундаа би өөрөө маш их ингээд гоё ингээд тайвширсан тэр дунд маш их амар тайвныг мэдэрч тий тэгээд улам илүү нөгөө бурхныг магтах юмсан бурхныгаа улам илүү мэдэх юмсан гэсэн хүслээр ингээл их дүүрдэг байсан тэгээд тэр магтаал дотор бурхан бас маш ихээр ингэж нээж өгдөг тий өөрийн үгээ нээж өгдөг би бурханы хайрыг ямар их хүлээн авч уучлал нэгүслийг ямар их хүлээж авсан юм бэ тэр загалмайн утга учирыг улам илүү ойлгож яг тэр магтаал дотор маш их юм болдог гэсэн. Тэгээ бас нэг гэрчлэлээр гана ихчтэй хоёр ер нь ингээл уулзаал суухаар ингээл бид нар чинь хамтаа магтаалын бэлтгэлж гэж ирж байгаа. Тэгээ уулзаал суухаар тэгэл төгөлдөр хорон дээр гар тавиал бит хоёр тасар чинь заримдаа бүр ингээд адилхан үзэгдэл үзэн заа юу бүр ингээд адилхан юмнууд санагдал. Тэгээ нэг удаа би яг ийм бисэн. Яг ингээд нэг одоогоор бодоход яг тийм сүнслээ. Би яг тэр үед юуг ойлгосон гэхээр магтаал гэдэг чинь гарцаагүй сүнслэх тулаа юм байна. Бүр ялалтын бүр ийм төлхүүр штэ гэдгийг ойлгосон. Тэгээ би яг ингээд амар ялагдцсан тий. Тэгэл ингээд тэгтэл ялах гал тий. Ганагч ингээл магтаалын дуу явангуудтай дуу алга нэг дуулаад тэгэл дотроо ингээл тэмцэлтэй байжсэн. Тэгэл явжсэн нэг ингээл ая хоол ихсэн чинь тэр яг ая ус нөгөө тий дууны ая биш яг ингээл сүнслэг шин ая хоол ихсэн. Тэгээ шин ая хоол ихсэн чинь яг надаа юу харагдсан гэхээр нөгөө би яг бурхнаа яг бурхан чигээр нь харж гисэн. Миний бурхан чи ийм штэ нэрээ гэл. Тэгээд нөгөө би Христ дотор хэн бэ гэдгээ яг хэн болцсон байгаа вэ? Бүр хэн бэ? Надад ямар ирэх мэдл юу байгаа вүлээ гэдгээ яг ингээл ойлгож эхэлсэн. Тэгсэн чинь тэр чинь тэгээд эхлэхээр ямар болох вэ? Маш хүчтэй болно үстэй. Итгэлтэй хүчтэй болцоо. Тэгэл тэр дотор яг нөгөө дуу магтаал хамт суугаад магтаж эхлэх үед бүр ингээ асар их тийм сүнслэг дарамттаар тий ингээл нэг бүх тийцэстэй яаш нэг дээшээ өндийдөө гэсэн байдалтай байсан бол тэр аялгуун дотор эзний өмнө сууж байхдаа сап гэл усаад ирсэн. Ерөөсө тэгээ нөгөө тэр мэдрэмж тэр муухай оршихуу байхгүй болоод
бүр бурхны хайр, бүр бурхны намайг тий өстө босоод алах гэж урамшуулж байгаа тэр урамшууллууд маш их гэсэн. Тэгээд энэ магтаал дотор чи яг ийм сүнслэг юм болж идэм бэ штэ. Энэ яг ерөөсөө ялалтыг авчрах маш хүчтэй түлхүүр эдэм байна гэж ойлгож тий. Тэгээд нэг хэцүү юм бол зүгээр л магтдаг болсон. Надад хэд юм санагдчихэв. Гэхдээ би нэг бүр илэрхий болсон нэг юм санчлаа. Тэр нэг 2000 онд байсан. Би яг тэр үед Эрдэнтээс миний хувийн амьдралд асуудал гараад тэгээ би бүр ингээд орох байх газар хэцүү болоод маш их шарахтаа, маш их гомдолтой бүр маш хэцүү болоод ингээд Улаанбаатар руу ирээд Улаанбаатар эзэн өөрөө авчирсан. Тэгээд надад ийм үйлчлэлийн санал ирсэн. 10 хоногийн одоо семинар сургалт эхлэл байгууллагаас ингээд удирдагчдыг бэлддэг. Тэгээд тэрэнд би үнэндээ бол магтаал удирдах ямар ч боломжгүй байсан байхгүй. Бүр ингээд гомдол, үзэн ядалт, гологдол, айдас, санаа зовлт, ичгүүр бүх юмдаа ингээд баригдсан. Миний зүрх бол ерөөсө хад болцсон. Тийм хэцүү байсан. Би гудмаар ингээд явж байхдаа л уйлал. Надад нөгөө Есүстэй хамт байх газар болтохгүй. Гудамж миний бурхантай уулздаг газар болчихсон. Яг л байгаа хамаатныхан маань 2 өрөө бөөндөө байдаг. Надад жолдон жолдохгүй байгаа байхгүй. Тэгээд тийм яг өдрүүд байсан. Тэгсэн урилга ирээд тэг би заа гитсэн надад уус нөгөө байх газар хэцүү байсан учраас тэгээд очиод би магтаал удирдахад хэцүү байна гэдгийг би мэдчихсэн. Яа тэгвэл ийм хэцүү зовлонтой үед магтаал урсахгүй гэдгийг би мэдчихсэн. Тэгтээ заагээ хэлсэн эхний өдрөөс нь магтаал удирдсан надад нэг туслах 2 3 хүн байсан. Тэгээ би пиано өөр хүн тоглож ирсэн надад туслаад тэгээд би өөрөө удирдаад 2 хүн ингээд дөрүүлээ удирчихсан. Тэгсэн эхний магтаалаас 10 хоногийн магтаал чи өглөө өдөр орой удирдсан шүү дээ. 10 хоног. Эхний магтаалаас би зүгээр ингээд юм урсахгүй. Гэл бүр ингээд тулаал ерөөсөө. Яг л тэр гомдол үзээ гологдол ичгүүр айдас бүх зүйл чинь ингээд ерөөсөө зүрхийг амийн голыг урсахгүй болсон. Гарахгүй тэгээ би бүр ингээд эзний өмнө уйлаад нөгөө тийгэж нөгөө магтаал удирдах байгаагүй магтах тоолонд эзний гол урсдаг, ам урсдаг, эргчлээ урсдаг. Тэгээ өөрөө тийм болчоод яах гэж би заа гэж хэлвэ гэд бүр харамсаад бүр зовоод эзний өмнө уйлаад та намайг яах гэж энд авчирсан ийм утгагүй хуурай тий аргуу ямар ч ам байхгүй гэж зогсож чинь заяа хоолоо молоо чинь яагаад ч байгаа юм бөө мэдэрээсөө тэг би тийм байдалд урд нь орж үзээгүү. Тэгтээ тэр болгонд эзэн надад заачсан л. Тэгээд бүр ингээд магтсан 1 хонсон, 2 хонсон, 3 хонсон би эзний өмнөөс хоолоо ч идэж чадахгүй уйлжсэн л дээ. Эзэн магтаал чи урсахгүй штэ ийм муухай таглаа бүглөөтэй те ингээд зүгээр гой дуудуулаад те штэ гэл эзний өмнө зүрхнээс тэр баяр хөөр итгэл тэр гой цөмлөлт байхгүй. 1 хонсон, 2 хонсон, 3 хоногоос жоохон юм урсаж үнэртэж эхэлж байна. Болох гэж шүү гэл тэгэл гэхдээ би тэр болгоно миний тэр үзий ядал годог тийм юмнаас ботсон гэдгээ тэргүй үед ойлгоогүй байгаа шүү дээ. Дараа нь ойлгосон бохгүй юу? Тэгэл болох гэж болж гин гэл 4 онсон, 5 онсон, 6 онсон сударж гин. Гэхдээ тэр нэг гологдлын чулуунууд гараад үзий ядал гомдлын юм гараад судраад байна гэдгийг тухайн үед бол ойлгоогүй байгаа. Гэхдээ яг ингээл өмнөшгөө үнэртэж яг ариунсны оршихуй үнэртэл магтаал үнэртэл гой ингээл амьсгалж эхэлж чинь яг за яг ингэдэг штэ гой гээл та баярлал бурхныхаа оршихуйд за тэгсэн нөгөө өглөө өдрөөр 10 хоног магтцсан хүн чи хоолой ч махан бие хоолой ч бүр байхгүй болт юм байгаа штэ сүүлд бүр ийм болцсон тэгсэн ч гэсэн намайг орлох хүн байхгүй юм чи яах юм үргэлжлүүлээд гөрөөгөл 10 дахь хоног болсон хамгийн сүүлийн магтаалын хамгийн сүүлийн цуглааны хамгийн сүүлийн магтаал дээр миний хоол бол бүр байхгүй болцсон. Бүр айч байхгүй болцсон. Тэгтэл би цайгаа уухгүй бага цуглуулаад залбирыгээл магтаалдаа өмнө нь цайгаа уухаас өмнө дандаа бэлтэж байгаа. Магтаалаа бэлддэг байсан. Тэгсэн чинь магтаалын бэлтгэл рүү орохоос өмнө миний дотор нэг дууны дахилт явсан. Тэр үхээр нөө танд бүх алдрыг өргөн бүх магтаалыг за энэ магтаалын бэлтгэлийн 40 минутын турш зогсоогүй бид нар өөр дуу бэлдмээр байсан зогсож чадаагүй. Зүгээр л энэ оршихуй энэ дуу намайг зүгээр ингээ багтаа мань хамт ингээл залхицсан. Бид нар тэндээс гараад цаймаа уух тийм юу манта гэл бурхны оршихуйд бүр ингээ живцэн. Тэгээд нөгөө цуглаан эхлэх гээд хүмүүс ороод ирж байгаа шүү дээ. Бид нар цайндаа ч орж чадаагүй. Яг би хурж чадахгүйсэн тэр оршихугаас. Тэгээд би юу бодчихсон гэхээр багийнхантаа за бүгд тэр эндээс гарч болохгүй шүү. Яг энэ оршихуйд байж бушуугийн цуглаан өдөрдөх хүн гарч ирээд бушуу магтаал руу ихлүүлээс тэгэхгүй бол алгуулчих гэдэг байгаа байхгүй.
Тэгэл нөгөө хүмүүстэй ч ярьж чадахгүй эхлэл гээл тэгэл нөгөө оршуугаа хатгалаад та. Яг тэр оршуугаа тэгээд та. Үнэхээр сонор байгаад ихэлсэн нөгөөхөл ихэлсэн. Угаасаа тэр өөр сонголт ч байгаа. Бүр тэр ингээд залгиулсан, бүр дүүрсэн. Живцэн нөгөө Библиэр ч ингээд те. Бүр живцэн биз. За тэр Магдалины цагийн 45 минут байдаг үлээ дээ. 30 минут ч үлээ байсан. Ерөөсөө тэр дуустлаа явсан. Ерөөсөө тэр цаг зөвхөн тэр дахилт явсан. Тэгээ юу болсон гэж тэр сургалтанд би очих үед нөгөө тэр үед чинь одоо 2000 онд тэр үед ингээл ерөөсөлөөр ярихгүй шүү, хэлээр магтан дуулахгүй шүү гэл тэгээ манай Иесусийн чуулганыхан ариун сүнсээр аягүй хурсдаг. За дээрэс нь би бол бүр урсдаг тий. Тэгээ надад санаалж ирсэхгүй тэггүй шүү ганагч хэлсэн биз. Тэгээ би чи аягүй нөгөө хянамгаагаас за хамаагүй матад ерөөсөлөөр чангаар ярьж болохгүй шүү гэд өөртөө ингээд сануулад явж исэн. Тэгээд дээрэс нь тэр нөгөө юм хяналтан дотор байгаа шүү дээ. Тийм учраас ингээд чуулганда эрдэнэт магтдаг шиг магтаж чадахгүй айгүй хяналттай байсан юм. Тэгсэн чинь тэр магтаал ингээд ороод жинхэнэ багийн пастор зүгээр тасарч, кадр тасарч. Зүгээр мөнхийн олсод очиж. Тэнд хаана хийм байгаа, юунд үйлчилж байгаа тий бүх мартсан. Тэгээд яг нэг 30 40 яг төгсгөл алдтанд бүр тасар ганцхан тэр дуугаар штэ 2 хөмөр явж байгаа. Тэр магтаал тэр дахилтаар. Ерөөсө тэр дуулахтсан бүр улам илүү нөгөө ингээд өгсөдсөн бүр яг мөнхийн ус руу орсон бүр яг Есүстэй уулзаад яг Бурхны оршихуйд ороод яг Бурхны сүр жавланг хараад тэгээ би ингээд нөгөө дэгжсэн чи гинтхэн миний нөгөө тагларцсан хоолоо гинт яг миний толгой дээр нэг юм ингээд цогсон байхгүй би яг тогон цохиулж байгаа юм шиг болсон. Тэгээ би тэр завсараа ингээд нөгөө зэрэг рүү харсан л та. Тэгсэн чинь нөгөө нэг тэгж болохгүй чи ингэж болох гэжсэн бүх хүч ерөөсө тэр удирдах чи бүгд ингээд тасарсан байхгүй. Тэр чигээрээ тэр 100 хэдэн хүн бүгд ингээд тасарсан. Намааг харж байгаа хүн алгоо ерөөсө. Тэгээд хамгийн сонирхолтой нэг мөрөөл цогсон би ингээд яг цогтууж тогон цохиулсан юм шиг тогон цохиж үзээгүй л дээ. Тэгтээ тэгдэл байх гэж бодсон. Яг ингээд салганаад миний хоолой бүр таг болцсон байсан чи эндээс нэг юм ингээд бүл төсрээд яг нэг юмны таглаа авч байгаа юм шиг ингээл онгоод миний хоолой бүрэн бүтэн ямар цөөгөөгүй юм шиг бүрэн бүтэн гараад тэгээд дээрэс нь яас гэхээр би шууд айгүй инээ төрсөн. Бүр тачгил инээ түрээд бүр ингээд бие барьж чадахгүй тийм нэг хяналтан дотор байгаа юм чи задгаа одоо бол би задгаа тавина л да. Тэр үед бол үнэхээр би ингээд барьсан. Тэгээд би нөгөө ингээд зүгээр зогсож чадахгүй. Яг тэгвэл тэр юм ингээд яачгаа би ингээд шууд ингээд зүгээр бээс бол тавил. Би зүгээр яг цогтоо хүн шиг зүгээр ингээд тэр тас хөхрөөл өнхрөөл унаал миний биеэс бол тавил би ерөөсөө хяналтгүй явах гэдсэн байхгүй. Тэгээд би яас гэхээр нөгөө байгаас энд бодож болохгүй шүү гэж хэлсэн байгаа учраас ариун сүсээ намайг битгий унгаараа гэж гуугаад нөгөө пиано тоглож исэн хүүхдийн ширээн дээр очиж ширээний булгаас ингээд барьсан. Тэгээд би яг ингээд сул тавил би ингээд ерөөсөө их гэдээ сууч бушуухан магтаалаа дуусгах гэж бодсон. Дуустаа гэж дуусгаад тэгээ ядж хахад энээс өндөр юм тайзсан. Тэгээд тайзнаас буух гэж би үнэн надад 1000 жил шиг санагдсан. Би үнэхээр тэрийгээ буухаар би өнгөрч мөнгөх гээд байгаа байхгүй бүр үнэхээр тэгээ би ингээд согтоогоо нуугаад ингээд явахаар нэг хинэт явчихсан ингээд нэг бинжигнэт ингээд те. Тэгээ би арай гэж буугаад ихний игнэнд очиод суугаад эзэн миний энэ юу вэ гэсэн эзэн надад нэг үг хэлсэн. Тэгээ тэр зүйлийг би амьдралынхаа туршид харж явж байгаа цаашаа ч ихсэн харна гэж бодож байгаа. Тэгээ энэ бол бүр илэрхий эзний орших байсан. Илэрхий эзэн надад хүрсэн. Тэр үед дараа нь тэгээд нөгөө тэндээсэн хүмүүстэй ингээд хуваалцах үед бүр яг Есүстэй уулзаа зарим нь бүжиглээ, зарим нь тасраад нөгөө магтаал цагтаал чухал биш гэжсэн хүмүүс чи бүр юу болсон бэ гэд бүр ингээд те хоёрхан мөрөөр явж байгаа. Тэгээ энэ бол магтаалын хүч чадал байхгүй. Магтаалын хүч чадал. Магтаал бүх зүрхээр эзний өмнө байх үед тэр миний амьдралд байгаа тэр дараа нь эзэн надад ойлгуулж байгаа тэр гомдлын үзэн ядлын хорслын ичгүүрийн айдсын те санаа зовлын тэр голгодлын тэр бүх чулуунууд миний амийн болгийг битүү таглаад тэгэд амийн гол урсахгүй магтаалын гол урсахгүй Бурхныгаа хайрлан магтж байгаа магтаал урсахгүй ингээл таглагдсан булган таглагдсан ихэн таглагдсан булгийг та нар харж байгаа бох те тэгээ бүгдээрээ ингээд тэгээд нэг нэгээрээ цагаад 10 дахь хоног дээр зүгээр зад чөлөөлөгдөд би 10 хоногийн дараа намаа гомдоосон би бүр нэрийн чиш бодгоос дургу үржсэн хүнийг 10 хоногийн дараа тэр магтаалны дараа би бүр үнэн сэтгэлээсээ өрөөгөөд уучлаад эдгэрээ чөлөөлөгдөд бүр хайрлаад эзэн тэр хүнийг битгий шийтгэр хамгийн сайнаар хийгэргээд үнэн сэтгэлээсээ би тийм болсон. Энэ бол магтаалын хүч чадал. Амен. За
бидний хувьд бас чуулганаараа нэг яг чуулганы гол үйлчлэгч нар 10 гаруй жилийн өмнө яг энэ 5 дахь орой, шабатын орой бид нар эзний зоог барьсан. Тэгээ тэр онцгой өдөр байсан. Ягаад тэгэхээр нөгөө нэг ариун зоог барьдаг нөгөө сайн баасан гариг. Яг сайн баасан гариг уу юу? Holy Shabbat өдөр байсан. Тэгээ бид нэр Есүс эзэн загалмай цовдлогдсон тэр өдөр. Тэгээд бид нэр эзний үхлийг дурсан санаад эзний зоог барьсан. Бүх үйлчлэгч нар ирсэн байсан. Тэнд нэг ойролцоогоор хэдэн хүн байсан бол? Нэг 70 хүн байсан баг тий. Тэгээд бид нар Магдалины үеэр би хүмүүсийг уриалсан. Эзний зоог барихаас өмнө Есүс бидний төлөө яах гэж амиа өгсөн бэ? Загалмай дээр тэр их зовлон эдэлсэн шалтгаан юу вэ? Та нар юу гэж бодож байна? Бас бодож үзээрэй. Би хүмүүсээс асуусан. Есүс яах гэж амиа хүндрэлтний төлөө таны төлөө өгсөн зорилго нь юу юм? Тэгвэл Иохан 14-р бүлэг дээр Иохан 14:8 дээр санагдаж байна. Би бол зам үнэн ам. Надаар дамжихаас өөрөөр хинч эцэгт минь хүрэхгүй гэж хэлсэн. Есүс загалмай дээр бидний төлөө амиа өгсөн шалтгаан нь өөрөөрөө дамжуулан нүгэлт бидрийг өөрийн ариун цусаар угааж ариусгаж хагаад тэр бүтээгч эзэн Явэ эзэн лөө уулзуулах гэж байгаа. Тэр аавтай. Түүний зорилго тэр. Би үүнийг хуваалцаад бүгдээрээ одоо нэгэнт Есүст итгэж бид Есүсийн үхэлд амьлтанд итгэсэн учраас одоо бүгдээрээ Аава гэж Бурхныг магтъя гэж хэлсэн. Энэ нь Есүст таалагдана. Есүсийн зорилго нь энэ байсан. Бидний итгэл зөвхөн Есүс дээр ирээд гацх биш. Харин Есүсээр дамжуулан Аавын өмнө очих ёстой шүү гэж би уриалаад тэгээд Аава гэж дуудъя гэсэн хүмүүс дуурахгүй байсан. Зарим нь Аава гэл тэр үхэндээ. Би Аава гэж дуудгаал би тэнд уриалаад. Тэгсэн чинь хүмүүс Аава гэл ус. Хүмүүс Аавынхаа өмнө ирсэн. Тэнд ухаас бүх хүмүүс тэнд Бурхны өмнө Аавын өмнө ирж байгааг би мэдэрсэн. Тэнд ч хүмүүс Аава гэж үлээсэн. Аава гэл. Тэгээ дараа нь Магдал бид нар Аавыг нэртэй тэр Бурхан Аавыг магтсан тэр Аава гэсэн Магдалыг дуулж гисэн. За тэгэл хэвээр нэг юм асгарц тэнд хүмүүс та нэрэ чанга дуугаар хашгирч чанга дуугаар Аавыг дуудаж чанга дуугаар зарим нь өвдөг сүгдэн тэр асар их дууч юм бас хөгжимчд та бөмбөрчд тэр сойл гитар ердөөсөө бүгд ердөөсөө тогн залгацсан юм шиг өөрсдөө нэгдээ тоглоод өгсөн. Ердөөс хэзээ ч нэгдэж тэгж тоглож бэлтгэж байгаагүй тэр айнууд дараа нэгдээд өгсөн. Юр бусын юм болж ирсэн. За тэгээд бараг нэг цагийн турш үргэлжилсэн баг. За энэний дараа би нэг юм болчлоо гэдгийг би мэдэрсэн. Бүр би урд байж байхдаа гутлаа тайлмаар санагдсан. Гутлаа тайлсан. Нөгөө энэ бол чиний зогсож байгаа газар ариун учраас чи шахаага тайл гэж Мөсөд эзэн хэлсэнчлэн яг тэр бодогдоод би гутлаа тайлмаар санагдаад өөрөө ирэхгүй гутлаа тайлсан. Тим оршихуй надад мэдрэгж ирсэн. Тэгсэн чи бүр оймсоо тайлмаар санагдаад бүр юу бүр оймсоо үртэл би тайлаад хөл нүцгэн эзний өмнө би ингээд бөхийж ирсэн. За тэгээд тэрний дараа би нэг юр бусын юм болсон учраас би хүмүүсийг за та нар дотор ямар нэгэн тэнгэрлэг юм сонсон үзэгцэн хүмүүс байна гэсэн чинь бүх хүмүүс дэр хийгээд босч ирсэн. За байж ээлж ирнэ. Тэнд байгаа бүх хүмүүс ээлжлээд бидний дунд Есүс явж ирсэн. Бидний дунд тэнгэрлэгчнэр байсан. Пастор таны ард тэнгэрлэгчнэр байсан. Бүр шофоор эвэр бүрийг та үлээгээд байсан шүү дээ. Тэгээ би таныг эвэр бүрээ үлээж гин үү гэж бодоод пастор ямар сайжирсан байна гэж эвэр бүрээ үлээхтэй. Тэгээ харсан чинь та эвэр бүрээ үлээгээгүй байсан шүү дээ гэсэн чинь тэнд байгаа бүх хүмүүс пастор шофоор үлээгүйгүй мүү гэж гайхацсан. Шофорын дуунууд сонсогдож ирсэн. Тэгээ хүмүүс ихэнх нь намайг үлээж гин гэж бодсон гинэ. Тэгээ зарим нь гайхаад пастор ямар гоё үлээж гинэ сайжирсан байж тээ гэд харсан чинь би юун Бурхны өмнө байж байгаа юм чи. Тэгээд еврейгээр хөнгөнсөн хоолоогоор бидний дунд еврейгээр дуулж байгааг хүмүүс сонссон баг. Тэгээд тэр байтугай тэр заалан дотор биш. Цонхны цаана тэр гадаа цонхны цаана тэнгэр элчнэр дуулж байгааг сонсоод хүмүүс бүр цонхоор харж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр дуу бүр заалны гаднаас сонсогдож ирсэн бас дотроос гаднаас. Бид нар тийм юр бусын тийм тэнгэрлэг үзэгдлийг бид нар харсан. Сонс. Тэр бол үнэхээр гайхалтай зүйл байсан шүү. Тэгээ тэр үед нэрээ миний үдсэн нэг үзэгдэл байсан.
Тэр магтаалтай яг маш чухал холбоотой байсан. Тэгээ яг тэр үзэгдэл дотор би ингээд газар хөвтөд ерөөсөө ингээл угаасаа хүн болгон тэрий чи хөвцөн дөө тэр үед. Тэгээ ойлгох нь яг энэ аава гэж уйлаад гимшээд ойрлох нь ойрлоод тэгээд үнэхээр бурхан аавтаа учирсан. Тэгээ би тэрий хөвтөл нэг үзэгдэл рүү орсон нь бид ингээд дахиад эхэлсэн. Нэг харсан чинь бид нар бүр ингээд асар их юм бүр тэнд маш өндөр уул байгаа хгүй яг бид нар ингээд давхисаар байгаа л очих юм бол өндөр ууланд яг тулж очихоор харагдаж байгаа хгүй надад. Тэгээ бид нар хамтдаа ингээд дахиад эхэлсэн. Тэгээ давхиж байхдаа яаж байсан гэхээр магтаж байсан. Бүгдээрээ морь унтсан давхиж байгаа. Тэгээд магтаж байгаа. Магтаж байхдаа морин дээрээ бүжгэлж байгаа. Бүр ингээд биелгээ гээл ингээд байгаа хгүй. Тэгээ бид нар урагшаа ингээд бүр ингээ нөгөө шуугдлан давхина гэдэг чинь бүр өстө бүгд ингээл давхиж байгаа. Тэгтэл бидний өөдөөс дайсны сумууд, ном сумууд ингээд бүр ингээд бүр тасралтгүй харвж байгаа байхгүй. Тэгээд ном сумнаас бид нар бол тэр ном сум урдаас ирж байгаа ном сумыг ч үнэндээ харахгүй байгаа мó гэж бодмоор зүгээр л давхиж байгаа байхгүй. Тэгээд бурхнаа магтаал бүжиглээл байгаа. Тэгээ хамгийн гол нь бүжиглэн штэ. Бүжиглээд ийшээ олонгууд ном сум нь энийгээр нь яваал ингээл бүжиглээл тонгоовол дээгүүр нь яваал ингээл нөгөө магтаж байхдаа ном сумнаас бултаад байгаа хгүй нөгөө магтаалын хөдөлгөөнүүд маань биднийг ном сумнаас бултуулаад байгаа тийм зүйл байсан. Тэгээ бид нар давхиж байгаа л ерөөсөө ингээл ангал тааралт нь штэ бүгд яг нэг химнэлээр ангал дээгүүр үсэрчж байгаа хгүй хинэн ч тийшээ бүдэрч унахгүй ингээл тэр англиг чинь даваал цаашаа давхиал тэгээд би болохоор нөгөө уулыг хараад байгаа болохоор яана энэ уулан дээр тулж очиод яах вэ гэж зогсоол эргэж харах юм шиг яг тийм мэдрэмж байгаа хгүй энэ уулыг яаж давах юм бэ гэж тэгжсэн чинь гинт ингээл нөгөө хөгжмнүүдийн сойл гитар, бейс гитар маш тод чихэн сонсогдоод гэсэн. Тэгэл сойл гитар ингээд бүр гоцлол яваал ингээд нөгөө тэр чинь шин ая яваад байгаа хгүй хамгийн гол нь. Тэгэл бүр стан дээр амар ингээд шин ая аваад тэгсэн чинь сойл гитар ингээд сойл гитарын тэр нарийн аялгуунууд тэр уулыг ингээд хит ингээд мэддэхгүй ингээд зүсчихэж байгаа хгүй ингээд зүсээл авцсан. Тэгээ уул хэдийгээр тогтож байгаа ч гэсэн дундуураа ингээд зүсгдчихэж байгаа хгүй. Тэгэл байжсэн чинь нөгөө бейс гитарын ингээд нэг хөнгөнсөн ай чинь бүр ингээд том дахиж зүсээд уул стил байж байгаа аахгүй ингээл тэр ай ингээл яг зүсэг ай яваал ингээл том ор зүсээд тэгэл пиано бөмбөрийн нүргэлсэн чимээнүүдээр уул чичирсээр байгаа зүгээр бидний өмнө бид нар давхиал очиход тэр уул тал болсон. Тэгээ Зерубабал дээр Захария номон дээр хэлдэг шүү дээ нэгүсэл Зерубабалын дээр нэгүсэл уулаа чи тал бол гэдэг. Би тэрийг тэр ишлэгийг яг тэр үед ойлгосон. Уул тал болт юм байна. Би тэр уулыг бол хараалгаа юм чи ямар өндөр уул. Бид нар яг тулаал зогсохоос өөр аргагүй. Тойрыг гисэн чи ингээ үргэлжилсэн өндөр уул байгаа байхгүй. Тэгтэл тойрогч боломжгүй, давахч боломжгүй. Тэгээ бид нар ингээд бүр ингээ айрам явж байгаа байхгүй юу үнэндээ. Тэгэл тэр хөгжмийн аялгуу тэр магтаал тэр уулыг нам болгосон. Тэгэл нөгөө бөмбөр яг тухайн үед яг бөмбөр пиано ингээл амар тийм хөнгөнсөн аяар ингээл үргэлжлээлсэн. Тэгэл нөгөө уул чинь хэдийнэ хит зүсэгдээд ингээ юучгүй болцсон уул чинь ингээл бид нар давхиал очиход бид нар зүгээр тал дээгүүр давхиал гараад ирсэн. Тэгэл амен тэгэл амен эзэн бидэнд замыг цэцдэг. Тэр бол юр усын тийм үзэгдэл оршихуй байсан. Тэрүүн дээр бид нар бас магтаалын хөгжмнүүдийн утга учир гэж ямар байдгийг Библиэлд утсан хөгжмнүүдээр түүнийг чанга цан хингэргээр бөмбөрдөн түүнийг магт гэдэг те тэр хөгжмнүүдийн тэр утга учирыг бид багийн үзэгдлэр би бас улам их ойлгосон шүү. Тэгэхээр магтаал гэдэг чинь өөрөө бид нар яг нөгөө би хэлсэн шүү дээ сүнслэг тулаан байхгүй. Ерөөсө бид нар тэр чигээрээ сүнслэг тулаан дотор угаасаа амьдарч байгаа. Хүссэн, хүсээгүй, хэлсэн, хэлээгүй, мэдсэн, мдээгүй бид сүнслэг тулаан дотор амьдарч. Тэгээ нөгөө дайсны галт сумууд бид нар лөө угаасаа тэгэл яг л тасралтгүйгээр харвж байгаа. Тэгээд магтаж байхад бид нар аяанда зүгээр бурхны хийгснийг хийгээл явж байхад бултаж байд юм байна гэдгийг маш тодорхой харсан. Тэгээд бидний эндээс дүгнэхэд бол бидний магтаал
тулаан төвтэй биш. Зүгээр. Христ төвтэй байх ёстой. Тэр аав бүхний амьд бүхний аав төвтэй байх ёстой. Тэгээд та нар харж байгаа биз дээ тий. Тэр давшиж байхдаа дайсны аим шигтэй тэр шигүү сумнууд ирж яхад яах вэ гэж айд сандарч байгаа нэг ч байхгүй. Зүгээр тэр сумны өөдөөс явж байхдаа зүгээр эзнийг магтаал бүжгэлж байхад сумнууд өнгөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр сумнаас бултахын тулд ингэх биш. Зүгээр эзнээ магтаад бүжгэлж яхад галт сумнууд дээгүр өнгөрнө. Тийм учраас эзнийг магтан бүжгэлж байгаараа манай. Аамен. Амен. За эдгээр түүхүүдийг сонсох үнэхээр гайхалтай шүү. Та нар сонирхолтой байна уу? Цаг нэлээ. Цаг нэлээ. Хоол хэдий хоолны цаг хэдээс байгаа вэ? За ер нь бол хоолны цаг Хэдэн минут үлдэж байна? Одоо өнгөрөөд 10 минут болсон байна. Тэгэхээр 3-аас эргээд ер нь цуглаан. 3-аас одоо цагид үлдэж байна гинэ? 10 15 бол. За. Хоолны цаг идэхэд нэх удадгүй юм байлээ. 15 минут хангалттай юм байлээ. Одоо ер нь ганц хоёрхан асуулт үлдчихэж байна шүү. Дуусах уу? Төгсгөлд нь би нэг үзэг бас яриа тий. Энэ бол үнэхээр гайхалтай бас та нар сонирхолтой байгаа тий. Сонсмоор байна уу? Хоол идмээр байгаа юм уу? Тэгээ би бас нэг 40 нас хүрээд одоо би 52 хүрсэн явж байна. 40 наснда би нэг хямралд орсон юм. Маш их ядарсан. Тэгээд нэг 3-аас 4 жил өдөр болгон үхмээр санагддаг байсан. Оройн унтахтаа эзэн минь одоо боллоо. Одоо хангалттай би одоо ядарч намайг аваач гэд орой болгон залбирна. Өглөө нь сэрчглээрээ эзэн авчихгүй яасан юм бэ гэж би эзэнд гомдно. Ингэж явсан. Тэгээ миний зүрх сэтгэл нэг тийм ингээд сапраад ингээ байхгүй ингээ бүр ингээд нэг ингээд бүр томроод ингээд бүр сапирцсан ингээд баг хамныхаа гадна ингээ илүү гарцсан юм шиг ийм том болцсон юм шиг ингээд нэг бүр ингээд хэлбигээд бүр байхгүй болцсон. Тэгээ байнга ингээ энд нэг туухад дүүжилсэн юм шиг ийм мэдрэмжтэй ингэж явдаг. Байнга зүрхэн дээр гараа тавь залбираад эзэг явдаг байсан. За тэгэж явж байхдаа бид нар ч нөгөө өөрийн залбирал 2 дахь өдөр болгон сүмийн ахлагч нар хийдэг. Тэгээ 2 дахь өдрийн өөрийн залбирал дээр гана пианогоо тоглоод эзнийгээ магтлаа. Тэгээд тэр хооронд би ч нөгөө ингэж явж байхдаа нэг ийшээч нэг амраад, тийшээч нэг амраад ингээд нэг ингэж бол гайгүй болчих болов гэд янз бүр амарч үзлээ. Ердөөсөө тэр дарамт тэр ингэж амьдрах хүсэлгүй болчихсон. Одоо ингээ хангалттай. Нөгөө нэг Илияг та нар санаж гин үү? Одоо миний амийг аваач. Би одоо үг дээцээсээ юугаараа илүү юм бэ? Одоо би өөхөх минь гэж нөгөө арц модны доор очиод Бурханд Илия маш их урам хугаран залбирдаг штэ. Яг л би тэрийг л мэдэрсэн ердөөс. Яг л амьдрах хүсэлгүй болчихно байл. Одоо би юугаараа илүү. Одоо би яах юм болоо штэ. Одоо хангалттай би зүтгэлээ. Миний хувьд бол хангалттай. Би бол сул дорой хүн. Харин өдий зэрэгтэй явсан одоо болоо эзэн минь болоо л гэдэг байсан. За тэгээд янз бүрээр амрах гэж үзлээ. Болдгоо. Ямар ч амралт тэрийг арилгаагүй. Тэ нэг удаа тэр өөрийн залбирал дээр гана пианогоо тоглоо эзнийг магтчих явах үед би эзний өмнө яг нүрээрээ тэр гүн оршихуйг ороод би эзний өмнө яг өвдөх сүгдээс үлдээ бүр эзний өмнө хэвтсэн бүр нүрээрээ унаад. Тэгэд эзний оршихуйд байжсэн чинь би гинт тэнгэрлэг оршихуйд тэр үзэгдэл үтсэн. Тэгээ үзэгдэл дотор би яг эзний сэнтийн өмнө байсан. Эзний сэнтийн өмнө бас үнэхээр олон одоо ариун хүмүүс байжсэн удирдагч нар жанжид. Тэгээ би тэр эзний оршихуйд яасан бэ гэхээр хүмүүс эзний оршихуйд эзний өмнө эзнийг магтаад байж хахад би эзний оршихуйд ингээ гартаа илд өрцсөн. Та бодоо эзний хаан сентиний өмнө би эзний оршихуйд дотор илдээ барьчихсан дайсан хайгаа яваад байгаа байхгүй. Дайсан ханаа алдснаа гэд. Тэгэд миний гар маань ингээ элдэндээ наалтцсан. Ингээд тэр үед нөгөө би Библиэлд нэгэн эзний дайчин 800 гаруй нөгөө дайсантай тулалдаад гар нь ингээ элдэндээ наалтцсан байсан гэж нөгөө гар нь чинрээд тий ингээ чинрээд ингээ энийг тавьж чадахгүй болтлоо ингээ наалтцсан. Би яг тэр их мэдэрсэн. Миний гар элдэндээ наалтцсан. Тэг ингээ тавьж чадахгүй болцсон. Тэг байнга уг нь эзний оршихуйд хүн чинь амарч явах хэрэгтэй байсан. Юу эзний тэр тэнгэрлэг оршихуйд сэрж авахланд хүн бүр өстө хүү тайтгараа зүгээр ёстой нэрэ байгаагаараа байх бодлоо. Би ингээд элдтэйгээ ингээ яваад байгаа хөө тулдах гээд.
Тэгэл бид өөрийгөө хараад би уйлж эхэлсэн. Би ямар олон жил тулалдсан юм бэ? Өдөр шөнөгүй би тулалдсан юм байна штэ. Тэгэл би уйлаалээс. Тэр оршихуй дотор ганаа тэнд хөгжим тоглолт дуулаадсан. Тэр магтаалын оршихуй дотор миний ингээл яг ингээл элдэндээ наалтсан гар ингээл айжмаар сулраал тавирч байгаа ингээд. Тэгсэн чинь яг тэрүүнтэй зэрэгцээд миний зүрхэнд энэ олон жил мэдэртэйжээс ачаа ингээл хөнгөрөөлс. Миний гар сулрах тусам миний зүрх сэтгэл хөнгөрөөл. Тэгээ тэр оршихуй дотор би эзний оршихуй дотор тавигдсан. Зүрх сэтгэл маань хөнгөрөө босоод ш. Тэгж би одоо хүртэл одоо тэр дахиж үйлчлэх хүчийг аваад одоо зүтгэж байна. Тэгээ би эзний оршихуйд та нар минь тайтгарч, тайвширч, эдгэрч, чөлөөлөгдөж, эзний оршихуйд ёстой хоёрдуулга илдээ те тавьж ягаад зүгээр аавынхаа өмнө байгаагаараа ирж. Харин эзний оршихуйгаас гарлаа хоёрдуулга юмс. Амен. Хоёрдуулга тайлж болохгүй шүү. Харин эзний оршихуйд тэр зангирсан, чинэрсэн, тэр үнэхээр тэр дарамттай, тэр хэцүү сэтгэлийн онгойлгон тайлж байгаараа. Тэгээд эзний оршихуйд чөлөөлөгдөж байгаараа, эдгэрч байгаараа гэж хэлмээр байна. Амен. Амен. За, асуулт байгаа боловч цаг дууссан байна. Тийм учраас ингээд дуусгая тий. Ингээд дуусгая асуулт харалтын. цаг үнэхээр ивэлтэй байсан гэж итгэж юм бүгдээрээ. Эзэн даалтрыг өргөё. Эзэн даалтрыг өргөё. Тэгээд эцэст нь хэлэхэд та нар минь магтаалын үнц нь юу гэвэл саяны ярьсан шиг бид зовсон хэцүү, хүнд хэцүү үедээ, гомдсон, шархалсан ямар ч үедээ ганаа шиг бидэн шиг эзний оршихуурал ирж. Энэ дэлхийд ямар ч тансаг 5 одтой зочид буудал та нарыг яг үндэ бол сэтгэлийн чинь, зүрхийн чинь энэ бие чи амрааж чаддгүй. Харин жинхэнэ тансаг амралтын газар бол эзний оршихуй шүү. Бурхан ивэх болтугай. Амен. Амен.